За сайн байцгаана уу? Подкастын маань өнөөдрийн дугаар эхэлж байна. Өнөөдрийн маань дугаарт амьд гарах арга ухааны сургагч багш Эрхмайх маань оролцож байна. За энэ өдрийн амгалан айлтгая. Хоёр сайхан хүндтэй хөндлөж явдаг дүүтэйгээ би өнөөдөр энэ нэвтрүүлэгт орж байгаа их баяртай байна. Хоёрынхаа подкастыг би байнга үздэг, байнга таяраас юм сурч явдаг. Тийм болохоор өнөөдрийн бидний нэвтрүүлэг хүмүүст их өгөөж өгөх нэвтрүүлэг болно гэж би найдаж байна. За энэ бидний сургадаг хичээлд бол амьд гарах арга ухааны сургалтанд бол хамгийн их хэрэгцээ зүйл бол утга байдаг юм аа. Утгагүй л ерөөсөө ич шид гэдэгт найд өөр юм найдах юм байхгүй шүү гэдэг энэ цаатан амчны үг байдаг. Тэгэхээр ерөөсөө манай монголчууд бол эртнээсээ анд явах, гөрөөнд явах, жинд явах, хаашаа явсан тохиолдол ерөөс утгацаа явдаг ш. Нэгээс хоёр утгатай. Тэр хэд утгачин дотроо бас давхар утгатай шүү дээ. Тийм болохоор биднээс ерөөсөө утга монголчуудын нүүдэлчин заншлаа ерөөсөө хослол юм байна. Тэгээд та нар өөрөө өөрсдөө мэдж байгаа шүү дээ. Жишээ нь Бадарчин лам хүртэл өөрийнхөө хоолны утгатайгаа амиа хамгаалах утгатайгаа явдаг байсан шүү дээ. Тэгэхээр лам хүн утгатай явдаг байж байгаа тэр бол нүүдэлчин, малчин, анчин, гөрөөчин хүн болгон ерөөсөө утгатай явдаг. Утгагүй бол ерөөсөө анд явдггүй тохиолдол байдаг шүү дээ ер нь. Тийм болохоор ерөөсөө амьд гарах арга ухаанд бол хутга, гэрэл, гал нэгдүгээр байдаг. Тэгэхээр энэ хутгыг бол ерөөсөө миний ойлгосноор бол аль болох өөртөө эвтэй, гарт эвтэй, өндөр нам авч явах юмд өөртөө тааруулж хийлэгдэх юм билээ. Ер нь энэ амчид тэрсмаа гөрөөчд. Тийм болохоор утганы хувьд бол нөгөө он удаан жил хэрэгэлдэг тэрэндээ байдаг. Нэг хайхтар мундаг өндөр ган байхаасаа илүү их ирээ их хурдан сайн авдаг. Ирээ нэг махандаа нэг ер нь хамгийн их утганы ир авдаг юм чинь мах байдаг. Тэрсмаа адууны мах байдаг. Тийм болохоор тэрэнд ир алтхааргүй утгыг л илүү төлхөө хэрэгэлдэг байсан. Бишгэлээ санагддаг шүү. Нойтон мах бас. Нойтон мах хамгийн утганы ирийг мохоодог. Манайхан тэрийг нэг анзаардгүй юм шиг санагддаг. Жишээ нь одоо та нар ажигласан бол энэ цагаан утгаар энэ адууны мах гэхлээр хөрөө тахлаад идэв шүү. Энэ ангийн найрлага орцноосоо бас шалтгаалдаг байлдаг. Тэгээ ер нь бас тэр нэг адууны мах өөх жоохон бас нэг бус төрлийн өөхийг бодвол бас нэг жоохон өөр нөлөө үзүүлдэг гэж ярьдаг юм билээ те. Тэр үнэ. Чекогийн энэ утганы бодолт бол арай өөр биш шүү. Энэ яг Америкээс их зориулт юм эпокси сүртэй юм цацдаг бодог гэдэг юм. Одоо энэ яг Америкийн бус үйлдвэрийн хотхнууд K-bar эдэр ашиглаад байгаа. Яг л тийм технологи л гэсэн үг. Пүүл тань юм биш. Тийм пүүл тань. Тэгэхээр энэ утганы нэг давуу тал манайхны нийтлэг хэрэглээ нөгөө маханд голдуу хэрэглэдэг. Нөгөө мүлжүүр энтерд бол хамгийн их төхөнтэй утга байдаг. Чиний нэг мүлжүүр утга байсан. Надад мүлжүүр утга байх шүү дээ. Ер нь энэ бас нэг хүн Монголд байдаг соёлтой. Ерөөсөө энэ мүлжүүр утгыг ерөөсөө монголчуудаас гадар энэ юунууд бас хэрэглэдэг юм байл юм. Цаатангууд чүгчаанууд бас өргөн хэрэглэдэг юм байл. Ингэж мах ингэж иддэг. Тэгвэл амандаа бариад ингэж. За тэдэд чинь нөгөө ингэж амандаа зууж байгаа ингэж хүсэж иддэг. Хилээ авчих гэдэг шиг тэр хийвгүй те. Энэ ер нь богино утга хамгийн гар дэвтэй байдаг юм л да. Гар дэвтэйгээс гадна нөгөө хэрэглэхэд их төхөнтэй. Ямар нэгэн илүү хөдөлгөөн хийхгүй. Илүү хөдөлгөөн хийх тохиолдолд гар уруугаа зүсчих тусдаггүй улсууд гар уруугаа авчих тал байдгийн шүү. Тэгэхээр ийм аль болох өдөө гадаа явж байгаа тохиолдолд энгийн анчин, малчин энэ гөрөөчин улсууд бол ийм баг богино утга эргэлүүл илүү төхөнтэй. Харахгүй энэ буцаа хүчнийхэн ч юм уу сэргийхний хувьд бол ерөөсөө мэдээж ийм том утга хэрэгтэй гэдэг. Энд чи байгтай гэдэг нөгөө бүтнээрээ төсөлт огтлт юм. Тэнгүүтээ юу яа? Сүхний оронд бас завчилт. Сүхний оронд нөгөө сүхболын том заазуурын оронд хэрэгэл бүрэн болцоотой хагалах, чавчих, хугалах юмд төхөнтэй болдог талтай. Энэ хоёр жишээ нь ингэж бариад юм зорж татаж бас болно. Тэгэхээр энэ хэсгээр яг энэ ажлын хэсэг нь зориулт нь бас юм байна шүү дээ. Тэгээ ингээд яг нарийн ажих юм бол энд ийм
дуурга. Одоо энэ ерөнхий санаа нь бол нөгөө Непалийн кукри цавчих те. Яг энэ хэсэг чинь ингэж тохирох маягтай болохоор айгүй хөнөөлтөө тий. Нэг юм энэ дээр би ярих нэг санаанд орлоо л да. Энэ Америкийн Грин Берет тусгай хүчний ихний яг ажиллагааны утга нь бол яг ийм хэлбэртэй байдаг шүү. Би төрөөгөөс нэг асууж байсан шүү дээ. Тэр маягтай. Тэр маягтай. Тэр нөгөө зарим нь бүр ингээ хөрөөтэй нөгөө яс хөрөөтэй. Тэр хөрөөтэй юу чинь бас одоо нөгөө олс таслах те машины бүс таслах тэр нь чинь ийм шулуун эртээ хутганаасаа илүү нөлөөлөлтөө байдаг. Тэгээ чадвар нь илүү өндөр байдаг. Чадвар нь илүү шүү. Тэгээ тэр яг Монголын нөхцөлд нэгдүгээр хийхэд хэцүү, хоёрдугаар бацаагаад ирлэхэд тэр чинь нэг бүчлийн юм нарийн хуураас шиг юм. Тийм юмар зүйлтэй болохоор. Тэгээ би энийг харж байсан. Энэ Оросууд бас нэг сүүлийн үед Оросын тусгайгийнхан яг тийм зорилтыг бас хэрэглээ хэрэгдэд энэ хэсэг нь их өргөндөө. Тийм тэр нь болохоор нөгөө завчхад урталтаа жингээ өгж ийн л гэсэн. Кукри маягийн л гэсэн. Энэ бол их сонин надад сүүлийн үед харагдаагүй сүүлийн үед их өргөн хараагүй тийм төрлийн хутганы болчиход байна л да. Бодолт бол арай гоё юм байна. Энэ юу вэ? Их нь болохоор энэ GR гэж материал. Ерөнхийдөө айгүй бат бөх ямар нэг юм чигшлийн дөрөвнөөс ч юм уу ийм агшил туналт өгөхгүй, хагаралт өгөхгүй тий. Тэгээд нордсон үед одоо энэ цус ч юм уу устаа үед гар гуллахгүй. Тэгээд айгүй бат бөх материал. Ерөнхийдөө болохоор нөгөө нэг fiberglass-ыг ингээд шахаад өндөр даралтаар шахаад гаргаад. Ийм утгыг илүү дэлгүү хэрэглээд идэг болсон байна лээ. Тэгээд бас энэ дээр болохоор нэг жоохон юм хуурах чадвартай юм тийм. Ингээд урт утга болчихно тий. Ингээд яах юм бол бүр богино. Бүр ингээ барьчих юм бол одоо чинь хэрийн нөхцөл ч юм уу ан одоо хонь мал янзлахад авир гаддаг ч юм уу тий. Тэр нөгөө хутганы хуурах чадвар гэх юм. Хүчнээсээ шалтгаалаад эн чинь бас уушаа гарг үүсдэг тал байдгийг. Тэрнээс хамгаалж өгсөн талтай юм байна да тий. Зүйл юм байна. Энэ хийцний үед бол надад их хэвтэйхэн санагдаад байна. Энэ бол ерөөхдөө байдаг зав. Энэ бол яг цэвэр миний 100 бодож таарсан. Энэ сүхнэд түрүү их гоё харагдаад байгаа шүү. Ер нь одоо амьд гарах арга ухааны юм бол сүх бол ер нь бас чухал хэрэглээд байх те өргөн бүх юм хэрэглэж байгаа. Мод чулуу хагалгаас гэсэн үгээр багтаа өвтнөс биднес боцоо нүгдэж шүү дээ. Майхны гад шах ч юм уу те. Тэгээд бүр арга гадар бол энд ийм их бах энэ пи онгоолох шүү дээ. Тэ хөдөө хадаа явж байхад бас пи онгоолгаад. Тэ энд одоо нөгөө юу байтал. Тэ хадаас авч байгаа тэ. Тэгээд эн чинь бас байрлалууд нь ийм хараа. Ингээд байрвал ерөөхдөө сүхтэй. Ингээд байрвал нэг ойр зур юм ч юм уу. Ингээд байрвал бүр хутагч болчихоор тэ. Ингээд энэ сүхчин бас утганы оронд нөгөө байгтай хэлбэл мод. Тийм мод зовхон өөрчлөлтөд. Ячсан дээр чинь болж шүү. Тэгээд энэ ард дээрээ бас юм иржгэртэй болоход нөгөө хуруу голохгүй. Хөлдөө махын гэж очиж идэх юм байдгийн шүү. Тийм байна. Энэ шивтэх юм би баг хутагч сүхцүүлчээр юм байна шүү. Тийм ер нь бол Финляндд бол ийм сүхийг өргөн хэрэглэхдээ энэнийг живсгийн чанартай болдог хэрэглэж ингээд татах маягаар хэрэглэдэг. Би ч нөгөө өөрөө сонирхдаг учраас тулааны илүү сонирхоод тактикийн юм илүү сонирхоод. Энэ тулаан тактик гэсэн бас яг хэрэглэдэг. Бүх талаараа ингээд хөнөөлөлдөх чадвартай. Тэгээд энэ дээр нэг арталтай ч юм ба тий. Эцнээ ингэж үрдэг. Тэгээд эндээ бас нэг хөөрхөн ховш шиг. Энэ нь болохоор ерөөхдөө нэг зарим үед нөгөө юм сүх мөх хөхөх нэг юу гэдэг шүү дээ. Тийм тэрийг нь гаргах ховлох ихтэй байсан байна тий. Тэгээд эвлэгээний хувьд болохоор энэ ч талтай хавтгаа нөгөө талаас ингэж ирсэн байна. Тэгэхээр энэ боройдууд энийг хангинур сүхвээ ингэж ирлээд идэм байлээ тий. Нэг талаас ингэ юм зорход зориулсан. Зорход хамгийн ихтэй юм байдаг гэж. Тий. Тэгж бодож хийсэн тий. Эвлэгээ нь хүртэл бас учиртай тий. Надад бол энэ сүх юу хоёр бол таалагдж шүү. Мүлжир хоёр бол таалагдж шүү. Тэгээд энэ гол миний эднээс манайхны анзаардгүй хүртлээ хэрэгцээтэй байдаг юм. Түрүү бас мэдэн шүү. Энэ хутганы гэр их сайн байх хэрэгтэй. Бас сайн байх. Аюулгүй байх хэрэгтэй. Цэвэрхэн байх хэрэгтэй. Тэгээд энэ юу байх хэрэгтэй. Гарт дэвтэйхэн байхаасаад нь гарт авч явахд нөгөө бүс мөсөнд авч явахд түүрдэхгүй ямар нэгэн таад болохгүй байх нь гол юм байх шүү дээ. Энэ нутгийн хойны үед бас ийм юутай түргэн түгжээгээд энэ сүүлийн үед их гараад байгаа. Энэ их зүгээр. Одоо нөгөө хотог тайлахынд бол заавал бүсээ тайлдаг шүү дээ. Тэгэхээр энийг ингээ шууд
Одоо шин бүсэндээ игээд агсамжиндаа. технологи нь улам сайжраад байгаа юм байна л да. тий ерөөдөө тэгэл бас аль болох шинэ юунуудыг оруулж. Боолтын хөтлөөр болоод шүү бидний хуучин үеийн тэр хэлдэг боолт. Тэгээ яг юм зориултын шиг болтод байгаа. Тэгээд энэ дээр юм хоёр нүхтэй байдаг нь Усгооч тий ус чиг тий. ус чиг янз янзын нэг одоо ямарваа нэг юм чинь Тэр бас их чухал юм шиг байна тий. чухал энд анзаарсан бол ер нь юуны үлдэр утгууд чинь дандаа доороо нүхтэй Тийм доороо байдаг тий. юм байдаг шүү. За төрөө юу санаа оноо. За ер нь бол экогийн утгуудыг сүхэгчс мэдж байгаа да. Тэгэхээр нөгөө амьд гарах гэдэг маань аялал ан ав өдөөхээр тийм тохиолдолд бол ашиглаж болох хүл зүйл баг энд байна гэж ойлгогдохоор байна. Тэгэхээр сүх түрүүн ярьсан сүхээр энэ мод хаглах тэгээд төлөө бэлтэх гээл. Одоо энэ дээр жишээ нь ишний хэсгээр хадаас авах тэгээд янз бүрийн онгоолгох гээл маш олон давуу талтай. Тэгэхээр Монгол дархны давуу тал маань бас ингээд өөрсдөө хүссэн загвар хийлгээд энэ талд нь хийлгээд тгий ингээ гэдэг саналаа өгөөд хийлгэчихээрээ маш их давуу талтай шүү. Тэгээд нөгөө гадны сайн брэндүүдийн илүү давуу талыг энэ дээр ашиглаад оруулаад хийвэл бас хэрэглэгч талдаа илүү сайн хэмнэлттэй болоод сайн сонголт болох юм болоо гэж би бодож байна. Энэ дээр бас нэг төрөгийн хэлсэндээ би нэг юм хэлээ. Би ер нь энэ хотны хэрэглийг өргөн хэрэглээ. Тэр чинь тусгай өвчнөх хэр хөдөө явдаг онцгой байдлынхаа хэлчдэд бол өргөн хэрэглэдэг болгоё гэж нэг саналтай бол их нийлж явдаг юм байна. Сэргээ албаа гэж, онцгойгийн албаа гэж, тусгай өвчний албаа гэж хэлж болгох тутаа байх хэрэгтэй. Нэгээс хоёр утгатай. Тэгэхээр энэ хууль дүрм журган дээр маш сайн анхаарал тухайн байгууллагынхаа онцлог таруулсан дотоод журам байгуулах хэрэгтэй. Тэгээд утгыг өргөн хэрэглэж сурвал биднээс нөгөө уламжлалтыг сонио ойлгож дутаг хэрэглэж болохгүй, авч болохгүй, бидээ авахыг хоригддаг нь хууль дүрм журам гэсэн өөрчлөлт оруулж хэрэглэж сурвал хэцүү юм байна. Тэгээд аль болох бидний зүгээр миний ойлголт шүү. Гадны үнэтэй төрөгийн бас санал нийлээд гадны үнэтэй брэндүүдийг хэрэглэж яхаар өөрт яг гар твтих нь ийм утгыг манай тусгайгийн залуучууд хийлгэж секо дархнаас өсвөл манай дархан залуучуудаар хийлгэж хэрэглэж сурвал илүү өвдөлтөй гэдгийг та бүхэн бас анхаараа. Энэ дээр бас нэг юм амбиц байгаа. Бас энийгээ бас нэг те Монголын батлан болох юу гэдэг те энэ бас нэг те бас нэг аль биесны загвар болгоод бас яачвал гэсэн. Тэгээд энэ дээр болохоор артл мартл нүртэл ийм ангийн утга шиг ийм шууд төгсгөл нь биш. Тийм байна. Тэгээд энэ дээр энийг ийм дөрвөлж юу бас эн чинь нэг юм жоо. Багтайг шил хагална шнаа. Тэгээ шил хагална. Лампууны оронд ашиглаж нарах тий. Нөгөө нэг зарим тохиолдолд яалтаа харахгүй нөгөө машины цонх хагалсан тэр бас их юм байна тий. Тэгэхээр ч ямар нөгөө нэг гараараа нүдэд бол юу сахах. гараар болохгүй шүү дээ. Тэр энэ өсөх зүгээр надад энэ болохоор нөгөө ийм бодгон бүрэлт биш байх. Black oxide харлуул өөрөө нь харлуу. Тэгэхээр би энийг хэрэгээр ийм хурц өнцгтэй адж байгаа. Юу болцоогоос тэгэхээр ночлуурн дээр наад чинь бас тэрийг бас давхар бодсон санаатай бодчихсон тийм. Энэ дээр түрүү нөгөө гербер дээр байдаг. Тийм энэ дээр бол өөрөө энэ бодогтой тийм. Бодогтой болохоор очлуур зурж чадахгүй гэсэн. Энэ өөрөө будаг биш юм ба шүү дээ. Будаг биш. Наад чинь болохоор нэг юм бодисоор ингээд та мэддэг нь бууны харлуулах гэдэг тэрүүгээр харлуулчих байхгүй. Тий. Энд чинь тэгэхээр жоохон сүүлдээ цайрах марх асуудал гарах уу? За яг жоохон зургах асуудал гарна. Яг нэг жоохон тэн дээр бол яг нэг хүний жоохон арчлаа. За энийг сайн хараад. Сонирхож. Тэгээ би энэ тэр Оросуудын сүүлийн дээр нэг утгнууд дугаартай байдаг шүү. Тэр надад зүгээр санагддаг шүү. Хувийн дугаартай. Тэг хэрвээ хүмүүс ингэ зохиолоод яах юм бол энэ дээрээ энэ дугаараа игээд шүүлээд авчих болно л та. Энэ чинь ер нь утга чинь нөгөө амьд зэвсэг шүү дээ яг. Зэвсэг гэж үүднээсээ энэ бол ерөөсөө дугаартай зүгээр хэлэх надад. Энэ барилтны хэвтийг юм аа. Тэгээ одоо чинь бас нөгөө тусгай өвчин юмд чинь утга чинь хоёр дахь хэрэглээ болцсон юм билээ шүү дээ тий. Өвчин чинь нөгөө хутга ойрхон байсан бол одоо чинь буу ерөөхдөө болцсон болохоор. Тэгээд эн чинь гэхээс илүү бас нөгөө багаж маягийн те. Гэхдээ хамгийн сонь би тэгж уншсан. Хамгийн сонь ингээ хэрэглээ ийм юу багаж болцсон ч гэсэн
эцсийн нөхцөлд амь аврах хэрэгсэл гэж байгаа юм тий. Буу гацсан ч юм уу яг тэр хамгийн ойрхон шээ тэр нөгөө юуны Украинд болсон юу шүү. Украинд болсон тэр нэг зэргийн ажиллагаан дээр Нэг бүрээд нөхөрөөсөн тий. бүрээд шүү юу байгаа. Хакас нөхөр. Нөгөө тийм туа чөөгдөг цаат нөхөр. Аа. Тэрний цаатаа утга чинь тэрнээс болж нэр хүнд аягүй өндөр боллоо шүү дээ. Тэрний хэрэглээ тэрний захиалгын тур аягүй ихсэн шүү. Энэ бол харахгүй анчтдын утга. Тий, наач энэ Энэ нэг юу байх вэ? Энэ ингээд нарийн байх тал нь юугаараа дав юу бусад онцлог юу болж махшлаа энэ төр ямар байх вэ? ерөнхийдөө энэ болохоор яг л зөв тулааны утга явуулна. Бас уу. Тий, яг Randall гэдэг одоо энэ Америкийн армийн утга мутгыг хийжсэн. Тэрний яг тийм модель. Тэгээ тэрийг нь би ингээ хуургаад ангийн хэлбэрт болгоцсон. Тэр чинь болохоор энэ давхар техтэй дээр. Тэгэхээр энэ чинь нөгөө ангийн нөхцөл жоохон иймэрхүү те. Тэгэхээр энэ хувил нь болохоор ингэж барих юм те. Ингээд ийм л зөө. Гоё юм байна. Ер нь иймэрхүү сайн чанарын гангаар хийх суутгууд дунджаар нь хэдэн төгрөгөөр арах вэ? Ерөнхийдөө Америкээс ч одоо бид чинь тэгэл юм авахаар бүхэл юм нөгөө долларын ханш гэдэг юм даа. Тий. Тэгэл бэлтгэл тэрнээсээ л хамаарч л. Тэгээ нөгөө чинь төмөр дан төмөр болохоор тээврийн зардал. Тэгээд CPM төрлийн гангууд болохоор бас одоо энэ олдч ерөнхийдөө багцлаа. Тэ яах вэ? Нөгөө компани нь ерөнхийдөө үйл ажиллагаа зогсооцсон. Энэ цэрэг дэний дайнтай холбоотойгоор янз янзын талбаргийн бизнес жоохон илэрхтэй болоод байна тий. Тий, ер нь тэгээд би ч өөрөө бас нөө хилийн зэрэгт байсан. Зэргийн хүн байсан. Тэгэхээр ерөнхийдөө бас ийм төрлийн юм бас их дуртай. Тийм шүү дээ. Манай хилийнхэнд бол би ч бас хилэн дээр явж л байсан. Хилийнхэнд хамгийн их дутагдaltaй юм чинь сүх хутгаа юм үү тий. Тий, муу сүх чинь тэгээ бас яг найдалтай шүү дээ тий. Буугач хагаар чинь нөгөө пүүлтэй анги болохоор ерөнхийдөө. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгийн давуу тал нь юу гэхээр хэдүүлээ босод нөгөө хүчний байгууллагууд цэрэг цагдаа онцгой байдлынхан бүгд өөрсдийн ажлын онцлогтой тааруулаад мэдээж одоо нэг хэлбэрээр л бүгд хийхгүй тодорхой. Тэгэхээр өөрсдийн ажлын онцлог өдөө гадаа явдггүй одоо хот суурин газар байдгүй гэдэгтээ хамаарад мэргэжлийн онцлогтой хамаарад тэрэндээ тулгуурлаад энэ тэндээ зөгцсөн хутгийг бол хийх ч юм уу хийлгэж болохоор энэ давуу талтай байна. Тэгээд онцгой байдлын жишээ нь одоо онцгой байдлын чинь энгийн зэргийнхнээс бодвол илүү тэр нөгөө янз бүрийн нөхцөл байдалд ажилладаг те ямар нэгэн саяын таслах хотлох ч юм уу те одоо жишээ нэг аварда дакод очдог одоо юу ч үгүй нөгөө судлалын бүсэнд баригдсан хүн байдаг ч те тэрийг таслах ч юм уу те тэрний онцлог таарсан нэг хөрөөн шүттэй ч юм уу те одоо энэ баг чирээслээ нөгөө манайхны ярьдаг түүл маягийн юмуд өргөн хэрэглэх сурвал тэгээ өргөн хэрэглэхээсээ гадна бидэнд тэр нөгөө эргэцэн орчинд байвал зүгээр байна. Яг хууль журам дурмаараа хэрэгжилж болно гэсэн. Ер нь бол манад одоо яг одоо бол карман ч юм уу ингэж авч явах нь хориотой тий. Яг тийм загцын хэмжээ байдгүй байдаг. Бүр 100 бас хориотой биш. Бидээ авч явахыг хорионы хуулийн заалт. Тэгэхээр цүнхэндээ авч явахгүй гэсэн заалт биш байхгүй. Тэгэхээр карманд бол байхгүй л гэсэн тий. Тэр энэ дээр би нөгөө яриад байгаа энэ хууль хүчний хяналтын байгууллагууд чинь журамлт өгөөж гэж. Зарим нэгэн хуулийн байгууллагууд өөрийнхөө тийм журмаараа хуулийн утгатай байхыг хүүтэн дэвсгтэй байхыг зөвшөөрчөд байгаа шүү дээ. Албан үргээ үүсгэж явах та. Гэр бол тийм байх хэвээр тий. Албан үргээ үүсгэх юм. Манай хэлийнхнийг бол яг тэгж өмөр санагддаг шүү. Тэрэн дээр бас бүр анхаармаар юм байлээ тий. Мэдээж чинь нэг хот орон суурьнд гав явахд бас хэцүү шүү дээ. Америк гэдэгт бол ерөөхдөө тэр нөгөө мууж болгоно өөр байд юм билээ те. Хотод дотор бол хүн хутга авчиж болно. Гэтэ одоо 90-ийн уртанд хэдэн санжаас заагаад өгцдөөшгүй. Тийм 4 инч гэдэг юм те. Тэр Европ ч юм манад ирсэн тэр хамгаалтын нөхдүүд ерөөсөө бүгд нэгээс хоёр утгатай ингээд нөгөө карбон тоорхтой бенч мэдээ гол утгатай явдаг юм билээ. Ийм тийм утгнууд бол яг спецназууд нь спекл форсууд нь яг аваа явж идэг юм байл л дээ. Тэр хөдөө явж сургалтын дээр явж байгаа тийм юм байна. Энэ сүхийг бол ерөөсөө хүн болгон тэр үүрэг 60-нд бол аваа явж идэг шүү. Тэр нэг хэлбэр загвар нь өөр янз янз байдаг байна. Зорилт болгоноос л өөрөө тийм. Тэрнээс яг ингэ сүх бол том жижиг бүгд тэр үүрэгчл байдаг юм билээ шүү. Тактик
Сүхбол ер нь заавал яг энэ хүчний байгууллага гэлтгүү ууланд аялагч ахлагч те ийм хүмүүс даанчид зайлшгүй байх ёстой зүйл те. Тэгэхээр малчиж гэсэн ер нь бол сүхэл мэдээж байдаг. Тэгээд яг энэ өөрсдийн гэсэн юм гоё сүхтэй болчвол бас устдаас ялгараад онцлогтой юм болов уу гэж бодож байна. Тэр үйлдвэрийн зарим нэгэн сүхүүч бас өрөөсгөл байдаг юм байна. Тэр чинь биелэхэд аягүй тийм нэг планы болдог гэдэг. Яг манай нөхцөлд бас таараагүй тий. Тэгээд энэ сүхийг болохоор бас хүмүүс жоохон үнэтэй байна гэдэг. Ийм сүх гэл нэг гадуур хятад сүхнүүдийг те 50,000 гэдэг гэл. Тэгэхээр энэ чинь ихэд болохоор юм баг 7 мм зузаан ийм ганг тийм листер хүрээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд авчирндаа эн чинь нэгдүгээр жин дарна. Тэгээд ийм их материал оруулаад хийхээр ерөөхдөө бол их л жоохон ийм сүхч шин одоо би миний бодлоор бол ерөөсөө зараа хэрэглэн шүү. Тийм ер нь бол авцсан баг. Зараа хэрэглэн. Харин тохиолдолд нөгөөдтэй үлдэн шүү дээ. Тэгээ ер нь эр хүн чинь хоёр сайн морь нэг хутга илээдэг үл гэж ярьдаг. Тийм хуучны үгэлд юм бэлээ тий. Тэгэл ер нь өвлөгдөөл ингээл явдаг. Асуулт юм шиг боловч сүх одоо хуучны нэг бүрээдүүд хамгийн өрсөхний хэмжээний нас байхгүй шүү дээ. Тийм тий. Ийм давуу тал байна л та. Зүгээр санагч наад их хайстаг санагдлаа. Тэгээд юу штэ хээр хөдөө явж байгаа чинь грийн баянаас хээрийн баян гэж үгүй шүү дээ. Өөрөө л юм авч явахгүй бол тэгээд дандаа хүнээс юм гоо гэж гэсэн. Бас өчөө шүү дээ тийм шүү дээ. Тэр өөрийн гэсэн. Нэг үг хоёр үг. Тэгээд сүлдө төрөө өхөө байч шүү дээ тийм ээ. Тэгээд бүр ирээд сэмлээд буцаагаад өгчих юм бол тэгээд хэцүү бүр хэцүү тийм сонин тийм ойлголт юм. Хүний мөргөчлөөр гэмтээч гэдэг тал. Би ч өөрөө харамчтай болох хүн чинь ирэн дээр хахаал тавина. Тэгээд ингээ зурцсан мурцсан тасцсан барьсан татсан байв жагуур хүрээд дахиж өхөө ээждэг шүү дээ. Тэрэн дээр бас анхаармаар хүн болгон зүгээр халдсан хаагч болсон хэлхий онцгойгийнхан туслаа усна өөрийн гэсэн утгатай өөрийн гэсэн сүхтэй явдаг бол их зүгээр юм байна. Тэгэд эр хүн гэж чинь бүгдийг л өөрөө хийх ёстой зориулттай хүмүүс юм чинь тэгэл тэрэндээ зориулж бас хийвэл зүгээр ахал гэж боддог шүү дээ. За нэг тасалж хоо. Одоо юу яах вэ? Гурлаа